Ой. Бараг анаад байгаа юм шүү. Тий, ээс нь үлдсэн байгаа мó. Тий, снайпер. Чүршээд байгаа мó тэгээд. Чүршдэг байсан баг гэж. Зайло инхүү Lexlog-ийн дараагийн эпизод ороход бэлэн болжээ. Тэгэхээр энэ удаагийн дугаартаа хэвдүүлээ. Мисливийн гадаад тоглолтын хувцас болон ер нь бас цаашдаа ямархаа хувцас өмсөх вэ? Юу өмсөх вэ? За төмөр маск хаан зарж байна. За тэгээд бас зөйлүүдийг ер нь сурна. Ер нь бас хаана юу зард юм бэ? Яг ер нь бол штэ энэ тактикал хувцснууд зарагддаг газрууд гэвэл дөрвөн замд голомт тоорын доор тактикал шоп лөө тактикал хувцсны дэлгүүр гэдэг байна. Тэгээд энэ мазала шоп гэдэг бас нэг дэлгүүр байна. Мазала бол ерөөс айгүй болон салбартай ерөөс тактикал дэлгүүр 5.1-тэй төстэй юм шиг. Одоо техник хэлж мазалагийн юуны салбар руу явж байна. Хүнсний дөрвөлгөөрөө хуучнаар арми шоп 5.11 байсан тийшээ явж байна. Тэгээд очиод харцгаая. За тэгэхээр хүнсний дөрвийн мазалагийн салбар руу очтол хаалттай байсан. Тэгээд бөмбөрийн салбар 9:30 хүртэл ажилладаг болохоор бөмбөрийн салбар дээр очиод эхний ээлжинд одоо төр хугацаанд гэх юм уу айгу яаруу хувцас авах шаардлагатайс учраас West за тэгээд өмд цамц цавар намрын тийм дотортой өмд цамц мөн малгай бүс гэх мэтчлийн ер нь яаралтай хэрэгтэй зүйлсүүдээ бол авсан. За тэгээд хогны ууц ч гэдэг юм уу, магны хогны ууц ч гэдэг юм тиймэрхүү зүйлсүүдээ бол мазала шопоос авсан. Байцаг ирэх үег Монгол шиг. За тэгэхээр бидний анхны мэлсэн юм тоглолт ийхүү бас итгэж байна. За гэхдээ энэ жилийн хамгийн сүүлийнх бас байж магадгүй. Миний энэ жилийн анхны болон сүүлийнх байж магадгүй. Яг тэгэхээр гадаад ер нь жоохон сэрүү ороод гадаад тоглолтнууд ер нь гадаад мэлсэн тоглолтнууд бас багасаад одоо баг сүүлийнх нь гээд бас пост дээр бичээтэйсэн. Таад бас Монголын Airsoft сонирхчдын групп гэдэг группт байдаг бол тэнд бас хаана хизээ уулзаад хаана тоглох уу гэд бүх юм тодорхой байж идэг. Тэгээд энэ жилийн миний анхны бөгөөд бараг л сүүлийнх юм даа. Тэгээд сүүлийн тоглолтод анхны бас оролцлогтой ямар хөө байх нь харахаар ирсэн байна. Тэгээд өнөөдөр жоохон нойр муутай догдлоод юм аа. Бас юу болох бол очиод бас хөвчлөлтэй сонирхолтой байх болов гэж бодож байна. Тэгээд зөөжсэн тэгээд төлөө очиод явуулах гарцгаая. Тэгээд энэ болон тохоогоор ингээ гарахтаа хийт явж байгаа шүү гэж хэлээ гарч ирэх бол өөрөг ч уусаа амьд гэж бодоод буудчихсан заяа. Тэгэхээр дахиж буудаад тэгэж мазохист зан гаргаж өтмөрг байгаа тэгж явсан дээр. Тэгээд тоглолтын яг энэ талбай дотор маск шил хоёр тайлахгүй, ерөөс авахгүй. Наад шилээ ер нь байнгын зүйлтэйстэй байна, зүйл байна гэсэн. Тэгээд эндээс гараад одоо энэ хашаанаас цаашаа сейф зон гэсэн үг байхгүй юу? Энэ дотор ерөөсөө буу ерөөсөө ашиглахгүй. Эндээс гарахаас өмнө бууныхаа магазиныг салгаад хоосон газар руу 2 удаа буугаараа хоолоорч үзээд гол суманд сум байх магадлалтай жирийг цэвэрлээд тэгээд тийшээ гарна. Тэнд гарсан тохиолдолд бол маск шил авч болно. Энэ дотор бол ерөөсөө маск шил авах. За тэгээд хэрвээ ийм ойрхон зайнаас одоо би яг энэ хүний араас гитсээр хагаад яг нэлээд ойрхон зайд ирчлээ гэж бодъё л та. Тэгэх юм бол ер нь бол нэг буудаад авах бол шаардлагагүй. Зүгээр хийчүүгээ хилчдэг ч юм уу те. Ер нь бол тэгээд зүйл хаансан дээр. За иймэрхүү зайнаас байлаа гэж бодлоо. Дайс болох цээжнээс доошогоо те тэр хавцаа байсан гэдэг. Бүү яг хүний нүдөө
нэлээ ойр спорт юм бол бас одоо ийм хор масктай биш хүмүүс байгаа шүү дээ. Даун маск тийм хүмүүс төр бол шүлмөд уурах магадлал бол байгаа байхгүй. Тийм болохоор нэгэндээ бас жоо хайртай байх хэрэгтэй. За тийм байна. Шуудрал тоглолоорой. Нэг оногт за яг уу гэж бүрийгээд байх юм бол ер нь бол муухай. Тэ. Өөр хүн хэрвээ тэгээд байх юм бол харин надад хийлнэ. Тэгээд тэр хүн тэгээд ингээ бүрийгээд дээ шүү. Би яг улаан цаан бүр ингээ яг сумчин яг ингээ очсон би яг харсан гэж тэгээд ихтэй байгаа тийг хийж болно. Тэгээд би хүн санаад хуулж бас болно. Тэнгүүтээ нэрээ юу вэ? Доктор ингээ будалцаа явж байгаа буун дээр ч ингээ оноод идэг гаднаас. Тэнгүүтээ би буун дээр оногт шатсан гэдэг тийм ба. Буун дээр бол шууд тэгээд хийж байна. За тэгээд гадраас сум зүүж хийхгүй нэг ашиглалтын сум ахиж ашиглах багцсан сум ч гэсэн хамаагүй. Яг л тийм ингээд ямар нэгэн тоолороо юм ороод бууны гол юм байна. Тэгээд буутаа холбоотой түрээсийн хүмүүс буутаа холбоотой гэдэг юм байна. Аваад хүч юм байна. Тэгээд зүгээр асуучихад байна. Бэлжсэн ч хийж болно. Ногж байгаа тийм ингээд ингэж байгаа гараа өргөл авчаад асуучаад тэгээд буцаад үлдээхээр ирээд. Тэгээд тоглолт одоо хоёр төрлөөр ерөнхийдөө явна. Хоёр хуваагдаад төрлөө team deathmatch-ээр last man standing буюу хамгийн сүүлд үлдсэн үний баг явна. Тэрнээс дараа жоохон байж олоолаа болоод ирэх юм бол 3 муу юм уу баг юм уу 4 баг хуваагдаад дахиж төрдгөөр тоглож болно. Манай хүн хүчтэй гэдэг байран дээр байж байгаа би очиж хаг өгнө. Хамт дэмжиж эмээ дэмжлээд одоо үхээрээ яа. Амьдуулж болно тийм тоглолт. Тэгээд дөрмөө тоглохоос өмнө бүнээр тоглох тэгээд ярьсан. Доктор нэрээ юунод байгаа шүү заа. Жоохон нүхнүүд байгаа шүү заа. Тийшээ унах магадлалтай хүмүүс яг ингээд хүнээ хавтаас ингээд бууд авах ингээд яагаад ингээд харангуй хажууд авах гэсэн байхгүй болцоо байдаг байхгүй. Тэгээд талаар нэг буу тэр нүхэнд нэг хүн үгүй нүхсэн хараа амар бол байхгүй. Яг энэ наацын энэ нэг хэсэг тэгэхээр аргашаага явж байгаа нөхрөө унжсэн тийм бас. Энэ балгас болохоор тэгээд зам юмнуудаа бас юм харж явах гэдэг бас болмоор. Тэр нь унжаагаад одоо тэгээд буугаад ингэж л өрдөн шүү дээ. Тэгээд чигээр шүү дээ өгсөн шүү. Hugtid jag ser sin bort. Är det min jag har tagit? Trycker i dampen gör det här. 자, 하루사. 하루내래. 자, 하루지. 하, 구루 아니. 한. 배가 되는 돼? 벤. 나스타 아무나 쳤어. 오이. 말가 안 나왔다 감시. 벤 벗는다. Ээс нь үлдсэн байгаа мó. Шүршээд байгаа мó тэгээд. Шүршдэг байсан баа гэж. Юу? За. Ха? 아고. дууссан юм шүү дээ. Ээс нь үхээ дуусч байгаа зү. Доктор манай хүн яваад тах шиг. Харин манай хүн гэж.
Өөр харах болохоор харагддаг. Үхчихээ ба. Тэгвэл дууссан юм байна. За тэгвэл өнөөдөр эхний байдлаар өөрийн биеэр ер нь бол мессийн тоглолтыг туршиж үзээд тэгээд мөн хажууд ИБ-ийг авчирсан байна. Тэгэхээр ИБ яг бол одоо Монголын мессийн тоглолтын куратор. Тий, одоо зохион байгуулалт тоглолт дээр тэгэл менежмент хийгээл одоогоор явж байна л да. Миний бодлоор одоо Монголоос үзэхэр тийм Airsoft-тай холбоотой ялангуяа мессийн тоглолт эсвэл практик буудлага, хийн практик буудлага галт ч юм уу тиймэрхүү хвшлэг байхгүй сүүлд нэг буутай холбоотой контент хийгээд байгаа. Мэргэн бууч лөө. Эрхэн буудагч гэх контентууд гарч ирсэн. Тэгээд яг миний зүгээс болохоор Airsoft-ийн талдаа өөрөө ер нь бас жоохон хоббитэй байж байгаад энэ жилээс арай жоохон гүнзгий орж ирээд ер нь нэг жоохон орчинтой танилцаад юу болдго юм бэ? Бас өөрөө ойлгож үзэхээр өнөөдөр ихний ээлжинд бол бас маш сонирхолтой байлаа. Тэгээд ер нь бол бас ихний хэсэг таны тайлбарж байгааг бүтэн гаргаж чадаагүй. Тэгээд одоо ирж байгаа хүмүүс юу анхаарах вэ? Ихний ээлжинд одоо зайлшгүй одоо бие зөв авч явах ч гэдэг юм уу. Одоо тэрийг танаар тайлбарлуулах гэдэг. Яг уу үндсэн нэг хідэн дүрэн байгаа Airsoft төр мэдээж хамгийн түрүүнд бол одоо би биентэй хүндэтгэлтэй байх те. Одоо үнэнчээр яг тоглох. Буудуулсан бол хийтэй дуудах. Зарим нэг хүмүүс бол одоо жоохон за ганц хоёр буудуулсан юм чинь цаашаа дахиад жоохон тоглолчээ гэх те. Тиймэрхүү маягаар бас байдаг. Тэр шудраг тал одоо шудраг байдал бол Airsoft дээр яг хамгийн чухал нь. Дараагийн дүрэн бол мэдээж safety байгаа. Шил болон үүний одоо маскыг бол мэдээж одоо тоглолтын талбайд бол тайлахгүй. Одоо эндээс цаашаа ингээл орох юм бол ерөөсөө яг байнгын шил масктайгаа байж гин гэсэн үг. Ягаад гэвэл өөрийг чинь одоо нэг хит болоод унтсан хүн гэдгийг ч мэдгүй, унаагүй хүн гэдгийг ч мэдгүй, хинч мэдгүй болохоор тэр холоос нэг снайпер за нэг хүн байна гэл буудчих гэж бодвол яг бууддаг. Нөгөөх нь яг үнэндээ би унтсан байж идэг. Нэг шил мэлээ арчих гад ч юм уу. Яхаж мэдгүй зөөр ингээд зогсож яхад ингээд ирээд одоо нүд сохрох ч юм уу те. Ямар нэгэн бол эрсдэл бол маш өндөр болохоор сейфтиг бол бас нэлээд чухалчилж барих хэрэгтэй. Тэгэл одоо цаашаага ерөнхийдөө жижиг би биендээ нөхөрсгөр одоо ойрхон ирсэн бол юу гэдэг заавал буутахгүйгээр байн гэд хилчдэг ч юм уу тиймэрхүү тийм дүрмүүдийг л тэгэл ерөнхийдөө чандлаас ирэл байж байгаа л та. Одоо ирж байгаа хүмүүс гэхэд бол яг хуу дийлэнх нь вест те хувцснуудаараа болж игдэрсэн байгаа харагдаж байна. Зарим нь болохоор Magfedis түрээслээд болж байгаа харагдаж байна. Яг нь одоо нөгөө ирж бас энэ ч нэг юм бас бодит орчин мэдрахийг хүсэж байгаа хүмүүс байгаа ч гэсэн тэгээ тухайн үедээ буу зэвсэггүй тэгээ өмсгөлгүй байх юм бол бас Magfedтэй холбогдоод түрээсийн байдлаар ихний ээлжинд туршаад үзэх боломжтой. Гэхдээ одоо ирж байгаа хүмүүс яг энэ тодорхой нөхцөл байдал одоо ам бие хайрлагч гэдэг юм уу те. Үнэхээр дайны талбар дээр гараад одоо энэ ч ингээд зарим тохиолдолд нэг юм жоохон амиа хайрлахгүй гүүгч юм уу нэг тиймэрхүү зүйлсүүдийг ажиглагдах болов гэж мэдэхгүй хүмүүс анх хэрэгтэй. Тийм учраас нэгдүгээрт одоо яг үнэхээр л байлдааны талбарт байгаа юм шиг амиа хайрлаж одоо маш тийм харилцаа холбооч гэдэг юм уу. Яг л одоо тухайн тактикл үйлдэлүүдийг бас хийхийг ихний ээлжинд бас уриалгах зөв юм болов гэж миний бод. Тийм. Тийм тохиолдолд одоо яг тийм тактикл тэ одоо тактикаар орсон гарсан тэ ингээл өрөө цэвэрлдэг ч юм уу. Тийм үйлдэлүүдийг ерөнхийдөө бол хүн заавал ингээд ийм нэр ирээд байх шаардлагагүй. Ерөнхийдөө нэг бичлэгээр бас үзээ. За иймэрхүү юм байд юм бэ тэ. Уугаар ер нь яаж хараалах уу тэ. Өрөөнүүд рүү яаж орох уу, яаж өөрийнхөө бас аюулгүй байдлыг хангах уу гэдэг юмнуудаа ерөнхийдөө бол контентуудаар ч үзчихэж болно. Ер нь бэлэн баг шүү дээ. Бүх юм л одоо ер нь Google, YouTube гэл хоёр их багш байгаа цагт бол ер нь тэгэл бүх юм бэлэн шүү дээ. Би түрээсийн тал дээр хүмүүст нэг юм хэлхийг хүсдэг нь юу вэ гэхээр хүмүүс одоо ингээд ямар буу байгаа гэдэг байхгүй юу. Тэгэнгүүт одоо би одоо жишээ нь асуугаад ингээд AK байвал тоглохгүй, M4 байвал тоглох юм уу гэдэг юм гээд. Тий ер нь жоох Америк буугаар л тогломоор ингээд. Би тэгтээ анх удаа очих гэж байгаа гэдэг ч аахгүй. Тэгтээ яг үнд эн чинь нэгт
түрээсийн үйлчлэгээр эн чинь буу худалдаж авснаас бүр асар хямдхан үнээр одоо нэг өдөр ингээд тоглоод байлдаад ингээд явчихж байгаа ш. Тэнгүүт чинь би эхлээд цаашдаа би энэ Airsoft-оор яг ингээд тоглох уу те яг ингээд байлдах уу гэдгийг нэг шийдэх юм боломж үүсэж байгаа. За дээрэс нь надад ямар буу тохиромжтой юм бэ гэдгийг бас мэдэх бас нэг юм шанс үүсэж байгаа байхгүй. За тэнгүүтээ тэр дотроо одоо Америк буюу Орос загварын буюу те Герман загварын буюу гэдгийг мэдэж авчаад дараа нь бууныхаа ажиллагааг бас ингээд өөртөө тааруулаад ингээд нэг өдрийн ингээд ийм experience цуглуулах юм туршилтын ийм ууг амар том давуу тал болж байгаа байхгүй. Тий. Тэгээ нэмээд бас одоо эхнийс хүмүүс нэг өдөр туршилтаар ирээд өөрийн биеэр ойлгоо те сумны одоо ирж байгаа тэр өвдөлт ямар сумны ажиллагаа эргэлдэг нөгөө яг Airsoft-ын буунуудын ажиллагаануудыг ойлгоо тэг цэнэглэлт дараа нь эрэхтэй бас бид хэдэн багт ийм авах юм байна гэд ер нь бас эхний ээлжний ойлголтуудыг ер нь бол YouTube-ээс одоо Airsoft-ын Steam тоглолтнууд гэдэг юм англиар чахад гараад ирнэ. Тэр нь Airsoft-г яхад бүхэл тодорхой мэдээлэлүүд гараад ирэх байхаа гэж бодож байна. Миний хувьд бас энэ жил их удаан бас бодсны эцэст энэ хоббиг аягүй хүсэж хийж байгаа. Тэгээд өөрөө ч гэсэн юм цэргийн холбогдлолтой юмд ер нь хоббитэй багаас жоохон цэргийн хүмүүстэй өссөн болохоор энэ бол ер нь аягүй тийм одоо нэг эрэгтэй хүн амьдралын зайлшгүй мэдэх хэвээр нэг зарим нэгэн зүйлсүүд яалтчгүй мэслийн болон одоо буутай харьцах те бие хамгаалах гэл ер нь бас эрэгтэй хүмүүсийн зайлшгүй мэдэх хэвээр зүйлсүүдийн нэг юм болов уу гэж бас бодоод ирж байгаа. Энэ ч гэсэн хүмүүст аль болох жоохон соёлтой талаас нь зөв талаас нь илүү ойлголт өгж байгаа хаа гэж бас бодож байгаа. Тэгэд өнөөдөр бас яг тодорхой мэдээлэл өгсөн танд баярлалаа. За баярлалаа. Миний хувьд үнэхээр гоё тоглосонд баярлалаа. Миний хувьд үнэхээр гоё мэдрэмжүүдийг авлаа. Ер нь бол айгүй сонирхолтой. Одоо зүгээр ингээд энгийн жишээ авч үзэхэд одоо дөндөө тоглоомнууд байгаа шүү дээ. Read your note гэдэг юм яг ийм тодорхой тактик хүмүүс зориулсан тоглоомнууд үүдэг. Тэгээ одоо яг тэднийг ерөнхий тоглоод мэдрэмжийг авсан ч гэсэн амьдаар надад ямар хөө байх вэ гэдгийг өнөөдрийн ээлжинд бол ойлголоо. Хөлөрдөг юм байна. Бас тухайн цаг агаарт өөртөө тааруулж ингэж байнгын солигдчих юм урвах хөрөх чадвартай. Тэг хөрөх чадвартай. Тэгээд одоо тухайн орчинд яаж нэг эвтэйхэн бас тест нөгөө хоёр өрөөний оронд өнгөрнө гэдэг чинь яг өнөөдөр энэ л болж байна. Тэгээд маш сонирхолтой байлаа. Тэгээд ер нь дараагийн бичлэгнүүд илүү сонирхолтой байх талаас бол илүү бодно. Тэг баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Йоо. Согчоо. Нэг удаан явсан. Оо тэр PUBG ямар их нүүдэл болчихсон. Яг нэг голын коридор тэгээ хоёр талаас сумаа. Нийлээс камер хоёр нь хаа. Түрүүнийг жижиг хараад Усын дээр дараад байна хаа яа. Ус яа хаа. Яа. Адмаар дараад байна. хамаагүй шүү дээ. За ихлээ. Бороо. Хай. Хей. Сидий. За дараагийн маш чухал асуулт бол одоо тоглоомч гэлтгүй амьдрал дээр ч гэлтгүй одоо снайпер элит снайпер гэх кино хэмжлээ одоо зөндөө олон төрлийн дурантай буугаар одоо буудахыг хүсдэг ч юм уу те амьдрал дээр нь бас одоо тоглоомын сонирхдаг ч юм уу тийм хүмүүсээс олон байгаа л да. Тэгээд одоо ийм орчинд одоо Монголын мислимд ийм одоо Bolt action төрлийн буунуудаар тоглоход одоо ямар хөө байдгүй. Жохон ер нь бол миний андаас хэцүү гэж бол ойлгосон. Яг нөгөө байнга олон сум гарахгүй учраас нэг байнда одоо буудах ч гэдэг юм уу тодорхой хэмжээний байр эзлэх. Ер нь одоо ямар хөө асуудлууд байх вэ? Давуу тал нь юу байна? За снайпер бол ер нь бол гол нь рейнж аав. CKP дүрлэлт бол снайпер бол ер нь бол тэгэж яг гоё тохиромжтой гэж бол би хэлэхгүй. Энэ снайпер ч юу нь бол мод иймэрхүү юм нуувчтаа рейнж авч иж тэгээд ер нь бол хүнээс нэг доор иж 100 150 м байж иж будах хэвээр. Угаасаа энэ чинь нөгөө хүнд
сумаар бид нар будаж байгаа 0.25, 0.30 биш 0.40-оос дээшээ 0.52 хүртэл грамм байгаа. Энэ маань одоо Nourish SSG 10 A1 гэдэг загвар. Үйлдвэрээсээ гарахтаа 7 жоул. Юугаар 0.25 таагаар хэмждэг. Тэгэхээр 0.45 дээр бол нэг 3 хавцаа болчихж байгаа. Тэгэхээр эн чинь ойрын зайнаас хүн буудаж болохгүй. Ер нь бол нуувчтай юм байж ижил буудана л да. Ер нь жоул нь 3-аас дээш өсөд эхлэхээр нэлээд ер нь бол гэмтэх чадвар ихтэй болчихж байгаа шүү дээ. Тэгэнгүүт энэ одоо дараагийн бас яг нөгөө CKB төрлийн снайпер гэж явж байгаа. Хуучин бол одоо нөгөө MK23 гэдэг мэдэн шүү дээ. MK23-ийн ерөнхийдөө суурин дээр хийсэн бас хүчтгсэн одоо дотор талын бүх системийн солиод гол төмрийн урт болгоод тэгээ энэ газны хязгаар ер нь бол байхгүй бүх газ уншиж байгаа учраас CKB төрөлд бол энэ снайпер илүү тохиромжтой надад. Монголын нөхцөлд. Тийм Монголын нөхцөлд. Энэ болохоор яг одоо ой мод ч юм уу те яг тийм нөхцөлд бол энэгээр тоглоход бол снайпер ер нь бол гоё. Гэхдээ ер нь их хичээж ижил амжилтанд хүрэн штэ. Тэгээ хаамаагүй буудаад байвал бас хэцүү. Тэгээ эн чинь нөгөө одоо яг Монголын сум бүх юм ч үнэтэй болоод байна. Снайперийн сум одоо зүгээр би хувьяасаа гадаатаас эвик мевикээс ингээд захиад оруулаад ирэхэд Монгол мөнгөөр нэг ут 400 мянга болж байгаа. Нэг ут сум 2500 бие биш. Тэгэхээр яг жоохон зарлага өндөртөө. Одоо тэгээд энэ бүх деталуудыг чинь солино. Триггер, цилиндр, одоо тэгээд лофтер барайл юу солимоор байна. Бүх доторлын бүх юмыг апгрейд хийж болдог. Энэ болохоор яг одоо бол би яг стокоор нь тоглож байгаа. Ягаад гэвэл нөгөө Nourish гэдэг хүн маань өөрөө энийг бүр яг хүчтгээд бүх юмыг тулгаад апгрейд хийсэн учраас энэ бол гэмтэх чадвар нэлээд өндөр. Би бас энэ аарн дээр ч гэсэн харсан л да. Анх авахтаа зүгээр ингээд бэлэн бууга аваад тэгээд тэрнгээр л ингээд байнга тоглож тийм болов уу гэж бодож ирсэн. Гэхдээ бас л одоо тоноглдог тийм нэмээд одоо бууныхаа дотор эдэнгүүдийг нэмээд апгрейд хийгээд тэнгуут бас одоо рейнж сайжрах чинь сумны эргэлт нь доороосоо дээшээ урдаасаа хойш гэх юм ингээ агүй олон зүйлийн өөрсдөө ингээд яг мэддэг хүмүүстээр наваач солиулаа өөрсдөө эсвэл ухаж төнгөд буунуудаа гоё бас ер нь миний хувьд юм байдیں۔ Чи газ ч бай, рипл ч бай, снайпер ч бай, пистол ч бай бүх партуудаа захиалаад өөрөө ухсраад анханасаа бүх юмыг өөрөө мэдчих юм бол чи дараа нь энэ буунар дээр одоо чи хүнээр ухсруулчихж байгаа буу очиад ямар нэг юм нэвтэрдэхэд чи тэрийг буцаж ухаж мэдэхгүй янзлж мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр чи өөрөө тэрийг анханасаа бүх юмыг сурах хэрэгтэй. Тэгвэл анханасаа бүх юмыг ингээд нөгөө өөрөө ингээд байнгын ухчихдаг учраас одоо бол яг одоо нэг снайпер босгоод тэгээ энэ жил яг би нэг таньдаг хүндээ зарчлаа л да. Ер нь снайпер өөрөө тоноглоод ингээ ихэд бол нэг дороо 6-7 сая төгрөг. Зүгээр снайпер дээр нэмээд ортгий. Тэгээ нөгөө гаднаас оруулж ирж байгаа каргоны мөнгө тэгэнгүүтээ долларын айлш өсөөд ирэнгүүт чинь тэр чинь $60 юм чинь $300 ч юм уу 1000 ч юм уу Монгол мөнгөөр тэгж орж ирдэг. Тэгэхээр ер нь жоохон снайпераар тоглохыг бол яг анханасаа бүх юмыг өөрөө ингээд ухсраад хүчтгээд яг өөрийнхөө гарт оруулаад тэгээд гили бас их чухал. Одоо болохоор би гили байхгүй зүгээр яг хагас гили өмсөд байгаа. Гили мэлээ бол одоо ингээд 100 өвөл хавар намар гэдэг байгаа шүү дээ. Энэ сонголтуудаар гилигээ өөрөө өсөрч болно. Гэхдээ снайпераар тоглох бол хөгжилтэй. Миний хувьд бол хүн онжоогоо хедшот хийж байгаа лонг рейнжнээс будаж байгаа энэ төр бол тасархаа шүү дээ. YouTube бичлэг үзэхээр яг тэр нэг модондоо твцсэн лестэй хүмүүсийн нэг аюугаа enjoyable байгаад байт. Гэхдээ яг иймэрхүү одоо яг энэ орчигч CKB. Энэ чинь CKB. Болохоор яг үүндээ снайпер бол ерөнхийдөө CKB-д бол ягаад ч тохиромжгүй. Тийм юм жоохон илүү баг тий. Яа ингээд чи нэг юмнаас ингээд хараалаад нэг хүнийг хараалаад зогсоход чиний бууны хушуу гардаг ч юм уу тий. Тэгэхээр өөрөө баригдчих талтай байхгүй. Тэгэхээр CKB ч гэсэн өөрөө рейнж аваад аль болох холоос ер нь бол баг буудах хамгийн зүгээр. Тэгэхгүй бол буучаа харагдаад ирэх юм бол тэгэл дуусна шүү дээ. Энэ буу одоо ер нь хэдэн саяын хэдэн төрний үнэтэй боссон буу. Одоо тэгэхээр тоногдоогүй шүү дээ. Энийг бол ерөөсөө босгоогүй байгаа. Сая Macbeth гэдэг одоо юун дээрээс яг захиалж авчирсан. Nourish SSG 10 энийг тэгээд энэ SSB 05 энэ гурван бууг ерөнхийдөө захиалж оруулж ирсэн. Нэг 5 орчим болж байгаа хаа. Бүгд нийлээд. Энэ нэг сая 650 болж ирсэн.
Энэ бас 1 сая 650 болж ирсэн. Энэ бас 1 сая 600 явцсан. Ингээд ер нь бол 5 6 сая төгрөг орчиж байгаа өдөрт чи. За тэгэхдээ танд бас гоё туршлага болцсонд баярлалаа. За баярлалаа. Дотор уулзъя. Дотор уулзъя да. Хараа моттой бас нэг сул тал юм. Нэг нүдэндээ тулчгаар шууд цантаад ярьсныхаа хаалганд. Тэгээд яг таахгүй нэ зайн хол ойлгохтой. Таархыг таарч ингээд нүдэнд тулчгаар агааргүйдэд шууд цантаад эхлэх. Жогоо олдуулчихгаа. Тийм маскнаас л Бид надад баг овоо арай амар санагд. Амар өгдөө шүү. Тийм. Энд чинь өнөө Ядаа шагаагаас болчихдог байна. Бид чинь болохоор ингээд энэ түүхэн дотроос чинь ингээд дот ингээд хайгаад. Тийм ингээд бид яг түүхэн дотроо хараад гаднахаас асуухгүй. тийм бэл. Энэ хоёр X миксүүдээс ашиглах боломжгүй. Ингээд инженер тулчгаар ингээд бүтэн харагдах. Тийм наад шанаач бас бий өгдөө шүү. Тэгээ ер нь жоохон өндөрлөж хэрэглээд одоо иймэрхүү өндөр дотмод авч иж явахгүй бол Тийм бэл. ер нь жоохон шууд рейл дээрээ суулгах жоохон зөв шууд юм маскгүй шанаагүй болох юм бол Хийг миний уртлын зөв. Хайдах. Наваг төгчсөн. Нэмэлтийн цог. Хоёр. Наанаас яг энэ нэмэлтийн дээдлийн цогыг харах уу? За тэгээд ийх өнөөдрийн маань леглог энэрэд өндөрлөх гэж байна. Тэгээд өнөөдрийн үед яг одоо 10 цаг 32 минут болж байна. Тэгээд орой бид хэд гигээ тасартал гэдэг чинь 7. Тийм 7 өнгөртөл тоглосон байна. Тоглосон гэх юм уу? Тэр нь бол мислим. Тийм ээ. Мислим. За бидэд ерөнхийдөө орой 7 хүртэл тэнд одоо байлдаад нар жаргалтал байлдаад тэгээ альч өнөө айгу дулаан цаг дуусж байгаа учраас дулаан цагийн сүүлийн тоглолт гэхэд нэлээд удаан тэндээ бас тоглолоо. Тэгээ ер нь баг хүний тоо нэг талтаа 11 нэг талтаа нөгөө талтаа 9 мөс гээд ингээд баг 20 гаруй хүмүүс хоорондоо ингээд тэр одоо хоёр кампийн хооронд ингээд сүлжилдэж хоорондоо байлдсан. Ер нь бол тактикийн бэлтгэл, тактикийн сургуулилт яг миний хувьд өнөөдөр анх удаа очсон ч гэсэн ерөнхий суурь мэдлэг бас бага саг байсан учраас тодорхой хэмжээнд өөрийгөө бас хариад үзэхэд маш сонирхолтой, маш одоо өрсөлдөөнтэй гэх юм уу те шар одоо бас шар гоцойсон гэх юм сайн шин те ер нь бол илүү сайн ухаалаг тоглолтууд, ухаалаг үйлдэлүүдийг хийхийг бас хичээлээ. За гэхдээ ялчгүй хараа мот болохоор арааны шил цантаа тэгээ сүулдээ бүр юу жаргаа болчихлоо. Тэвчсэн шилний асуудлыг бид шийдсэн. Тэгээд ийм том нөгөө цасны нөгөө юу өнтер унахад ашигладаг тийм том шилнүүд байд юм байна. Тэгээд тэд нар илүү давуу талтай гэдэг юм уу. Гэх мэтчлэн өнөөдөр ихний ээлжинд химиг ойлголоо. Ялангуяа гутал амар өвлийн гутлаа өмсөд шилтэй мэлтэй амьдэр гიშгнэгээд яваад очсон. Тэгээ өвлийн гутал хүндэтсэн. Ихний нэг 4 цагийн тоглолтын араас бүр хөлийн уул бадаараад тэгээд шууд уулын хөнгөн гутлаа гаргаж өмсөө. Тэгээд тэрнээс цаашаа арай хөдөлгөөнтэй арай бас самбаалах хурд сайжирснаар илүү бас одоо апгрейд өөрийгөө хийсэн болов. За тэгээд мэдээж буунууд дээр их юм бол миний буу бол ер нь хангалттай хэмжээнд иймэрхүү одоо тий CQB мэлсим тоглолтод бол ямар ч асуудалгүй тодорхой хэмжээнд рейнжиндээ бол байндаа тусч исэн. Нэг юм гэх юм бол holographic сайта тааруулж чадаагүй. Гэхдээ ерөнхий төсөөллөөр хаана байвал хаана оноод байгаагаа ойлгоцсон байсан учраас түрдээ өөртөө тааруулаад арай өөр газар баримжаа авч тоглосон. Дараагийн удаа red dot ашиглах юм байна гэдэг үр дүн төрлөө. За тэгээ 30 грамын сум хүндддэг. Гэхдээ
одоо нэлийн ундаг за 25 грамын сум салхи багтай байвал байнда одоо маш хол явдаг ч гэдэг юм уу. Баг цаг мэдлгүүдийг хураалаа. За ер нь бол миний дараагийн зорилго бол гарбуу. Тиймээс гарбуун дээр хэдүүлээ бас өнөөдөр хүмүүстэй нэлийн их яриа өрнүүллээ. За ярианууд дундаас CZ Shadow за мөн 1911 за High Kappa гэх мэтчлэн гарбуунууд бол одоогийн байдлаар ер нь хүн болгон хамгийн best гэж бодож байгаа буунуудын нэг юм байна. За тэрнээс гадна бас арай өөр төрлийн одоо снайпер зориулсан бас гой гарбуунууд за зөндөө олон төрлийн буунууд өнөөдөр харлаа. За тэгээд дараагийн бууны сонголт гэвэл 1911 гэдэг бууг гарбууг ер нь бас сонголтондоо хийж байна. Тэгээд гарбуутай байгаа ягаад гарбуутай байгаад байна вэ гэхээр өнөөдрийн биокомбинатын шиг тоглолтод ийм ойрхон зайд за тэгээд ийм одоо балгасны дайн гэмэл одоо өөр газрууд гэх юм бол ийм хоёр одоо ийм салаа ийм модон дунд хоёр өөр байшингууд энэ төр хоорондоо байлддаг. Гэхдээ өнөөдөр өвдөх юм бол нэг хашаан дотор байгаа хоёр байшингийн хооронд байлж исэн учраас ойрхон тулаанууд их байгаа учраас дийлэх хүмүүс одоо байшин дотор байшин дотор байлдахдаа ч юм өөрөө шалгахдаа шууд AR-а доош нь арагшаага одоо үүрээд гарбууга ийм ойрын зайд ер нь ашигладаг юм байна. Тийм учраас надад бас ийм ойрын зайд өөрөө шалгахад том буутай шалгана гэдэг бол бас баг зэргийн хэцүү байлаа. Тэгээд хүнд за тэгээд мэдээж ийм урт учраас самбаалах хурд ер нь маш бага байсан. Гэхдээ тодорхой хэмжээнд мэдээж учраас хийх зүйлээ бол хийчихэж байгаамаа. Тэгээд өнөөдөр бидний Lexlog-ийн Airsoft-тай холбоотой 2 дугаар эпизод энэ үрээд өндөрлөж байна. Та бүхэн таалагдсан бахаа гэж найдаж байна. Ерөнхий бас GoPro байхгүй, бууны камер байхгүй учраас та хэдэд миний бас содон гайхалт тэгшээс. Миний бас тэр тэдгээр дайнууд тэр байлдаанууд тодорхой харагдахгүй гэж магадгүй. Гэхдээ би чадхаараа хичээгээд та хэдэд бас харуулахыг зорилоо. Тэгээд дараагийн дугаар дээр хэдүүлээ GoPro-тай, бууны камертай за болж игэл юугаа аваад, дуулга аваад тэгээд дуулган дээр камертайгаар бас явуул илүү сонирхолтой юм байна. Тэгээд энэ бол жинхэнэ ирчүүдийн спорт яг муу юм байна. Тэгээд бас сонирхож байгаа хүмүүс байвал хэдүүлээ бас магадгүй бас Facebook-ын чатаар ч юм уу авлаад асуучихт бас болох хаа. За тэгээд баяртай үзэгчтэй. Ой, лайка сабадарах мартаад. Та QR код оншуулад хүссэн зүйлээ үнэгүй өргүүлээд аваарай. Захий онлайн дэлгүүр.